За эрхэм үндэт Америкийн нэгдсэн улсаас Монгол улс суугаа элчин сайдын яамны дэд тэргүүн ноён Грегори Мэй, за мөн USAID төрж ирсэн албаныхан та бүхэн, за гадаад харилцааны яамны газрын дарга захирал Гансөх болон цугларсан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Энэ газраас COVID-19 халдварын эсрэг 188,370 тонн Pfizer BioNTech компани community вакцины хүлээлт өгж байгаа нь энэ COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд за Монголын хүн амыг энэ дархлаажуулах энэ үйлсэд бол хамгийн үнэтэй хувь нэмэр оруулж байна гэж бид бүхэн үзэж байна. Тэгээд та бүхний зүгээс үзүүлсэн эдгээр бүх тусламжийн арга хэмжээ дэмжлэг тусалцаа нь бол энэ цаашд халдварын цар тахалтай тэмцэх, сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагуудын хариу арга хэмжээг бэхжүүлэх, за бэлэн байдлыг хангах, лабораторийн тоног төхөөрөмж онцлогоор хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон хэлж, салбарынхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Бид бүхэн хамтын хүчээр цар тахлыг даван туулна гэдэгтээ итгэлтэй байна. Та бүхэнд маш их баярлалаа. Энэ оны 3 дугаар сард Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын яамнаас $360 мянган үн бүхийг COVID-19 халдвараас сэргийлэх. За тэгэхээр зэрэг Монгол улсын 3 дахь хөрш дотны анд нөхөр мөн стратегийн түншийн хувьд бол Америкийн нэгдсэн улс түүний засгийн газар бол Монгол улсын засгийн газрын COVID-19-тэй хийж байгаа энэ тэмцэл, энэ хариу арга хэмжээг байнга дэмжиж тусалж байгаадаа маш их бахархалтай байдаг. За тэгээд энэ тусламж дэмжлэгийн хүрээнд бол өнөөдөр бид нар энэ Pfizer BioNTech вакцин болон мөн сургалтын зориулалтаар хэрэглэгдэх энэ хиймэл уушгийг бол гартуулан өгөх энэ арга хэмжээнд хүрэлцэн ирээд байна. За ер нь бол COVID-19-тэй тэмцэх энэ ажлын хүрээнд бол Америкийн нэгдсэн улсын засгийн газраас өнөөг хүртэл бол $4 сая тусламжийг бол үзүүлээд байна. За энэ тусламж дэмжлэгийн ажиллагаа бол мэдээж хэрэг нэг талын биш, бас мөн хоёр талын ийм дэмжлэг байгаа. Өнгөрсөн онд бол Монгол улсын засгийн газраас бол сая гаруй Америк долларын хувийн хамгаалтын хэрэгсэл бол бусад хэрэгцээт зүйлийг бол Америкийн нэгдсэн улсад хандуулж тусныг бол бид нар байнга үргэлж сайхнаар дурсаж байгаа. За энэ бол ялангуяа Америкийн нэгдсэн улсад бол халдвар нэлээд их тархаж байдал нэлээд хүндрэлтэй цаг үед бол маш цаг үе ийм тусламж байсныг бол онцлон хэлмээр байна. Энэ цар тахал дахиж битгий тавтагдаасаа гэж хүн болгон хүсэж байгаа. Гэхдээ COVID-19-ийн цар тахлын үед бидний хамтын ажиллагаа бол маш сайн өрнөж ингэж тогтсон болохоор зэрэг дараачид ийм хямрал тохиолоо гэхэд бид нар илүү бэлтгэлтэй байна гэдэгт бол би итгэж. Хамгийн том хандивлагч улс байгаа. Тэгэхээр энэ COVAX хөтөлбөрөөр дамжин ирж байгаа гэдгийг онцлон хэлмээр. Last year in December in 2020, the United States Agency for International and I was very happy to report I just learned that this will be directed through WHO, UNICEF and other. Ажилт бол дахиад $3.7 тэрбум зарцуулахаар энийг бол дэлхийн эрүүл мэндийн мөн нэмэгдэнтэй гэсэн ийм хүлээлттэй бол бид нар байна. So again, we're very pleased